Би бас яг ерөн асуултууд давхсаж байна. Гэхдээ нэг хоёр зүйлийг бас тодруулж хэлээч гэж хүсэж байна. Ерөнхийдөө энэ авто замын асуудал маань өөрөө бас яг хөрөнгийн менежменттэй асуудал байна. Улс нийслэлийн болоо бондын хөрөнгөөр хийцэн байгаа энэ замын арчлалт хамгаалтыг цаг тухайд нь хийж явахгүй бол бүр одоо юу гэдэг нэг нөхөөс авахгүй хэмжээнд очисны дараа буюу суур бүтээцэн одоо эвдэрсний дараа ингээд замыг дахиж бүр эхнээс нь шинжлэх ажлыг маш өндөр өртөгтэйгээр хийдгээс болоод энэ замын арчлалт хамгаалт ерөөсө дуустдаг. Тэгэхээр энийг одоо асуудлыг сая бас гавь гişүү хэлж гин хэрэглэгчийн төлөх төр зарчим руу оруулж байгаа зөвөө л гэж би хэлэх гэж байна. Өөрөөр хэлэх юм бол авцам ашиглаж байгаа буюу тээврийн хэсгэл өмчилж байгаа энийг ашиглаж байгаа хүмүүсүүд нь энэ авцам ашигласан төлбөрөө төлөө явахгүй бол авцам ашигладгүй автобусаар зорчдог иргэдэнд татвар төлөгчдийн мөнгөөсөө буюу нийслэлийн төсвөөс улсын төсвөөс энэ замын арчлалт хамгаалтыг хийх ийм нөхцөл байдлыг бид нар цаашдаа оруулж болохгүй. Тийм учраас 2010 он, 10 он, 11 онд одоо ноос хойш өөрчлөгдөг байгаа. Энэ татварыг бол яг энэ хуулийнхаа интервал дотор нэмж байгаа нь одоо зөв бахаа л гэж би зөвхөн хувьдаа бодож байна. За мэдээж нэг гишүүдийн хийлж байгаа олон нийтээр хилцүүлэх энэ процесс энтрээ бол хянахан зөв. Яхан магадгүй зүгээр энэ улсын хурл энэ процессыг яг хянж энэ шийдвэрийг гаргасан уугүй гэдгийг ярих бас зохимж нь хэр байд юм бол захиргааны иргэн шүүх бол магадгүй энэ процессын алдаа гарсан бол актыг төдөлзүүлээд хүчингү болох эрх нь тэнд байгаа байхгүй. Тэгэхээр бид сүүлдээ нөгөө хэрэг маргааныг хэн шийдвэрлэх ажиллагаанд хүртэл ингээ хутгалдаад байгаа юм шиг зү. Энэ одоо иргэдийн урлын шийдвэртэй холбоотой захиргааны хэрэгч гэдэг юм уу ийм шүүхүүд дээр үүссэн маргаанууд бий юу? Тэнд маргаа явж яхад бидэд бас энд ингээ хилцэх одоо тэрдлийг одоо дүгнээд авах бас зохимжгүй ихтэй. Өнөөдрийн байнгын орооноос өгж байгаа тогтоол бол ерөнхий бас хуулийн өрөөндөө бас хуулийн хэрэгжилтийг хянаад явъя гэдэг дээр бол зөв баха агуулгад би бас нэгдүгээр тэрийг хэлмээр байна. Тэгэхээр энэ нийслэл ерөн хичнээн төгрөгний авцамын одоо үнэлгээтэй болчиход энэ үнэлгээ хэд байгаа вэ? Энийг ерөн цаашдаа одоо чанартай за ерөнхийдөө чанарын үзүүлэлтээр нь замыг 5 ангилж байгаа баг. Тэгэхээр энэ одоо ямар төвшөнд одоо орчоод байгаа замууд байгаа. Хоёрдугаарт ерөн энэ авцамын ашиглалт гэдэг бол зөвхөн нэг юм дээрээс нь асфальт учих биш. Ерөн зүгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, энэ дээрх тэмдэглэгээ сайжруулах, энэ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, за магадгүй энд хөдөлгөөнд оролцож байгаа автомашин өмчлөгчийн автомашин эд анги эвдэрхээс хүртэл урьдчилан сэргийлж байгаа байхгүй. Дугуй тэр амортизатор өөр юу вэ? Ерөн маш олон зүйлүүдийн эвдэрхий замтай болохоор эвдэрдэг. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудаас ингээ бензин шатхуун зарцуулалтыг хүртэл одоо багасгаж байгаа. Тэгэхээр энэ ач холбогдол талаас нь та нар бас нэг мэдээлэл өгөөч. Ерөн ингэснээр зам тээврийн осол буурах уу? Одоо машины эд анги жишээ нь одоо эвдрэл гэмтэл хэд дахин багасгах тийм бол. За их хурл хууль тогтоох, хяналт тавих онцгой бүр эрэхтэй